бид хоёр дүн одоо 2026 оны 7 сарын хэдэмлээ 3 билүү 7 сарын 4 болж байна. Тэгээд бид хоёр өнгөрсөн жил аялсан аяллуудаа одоо л нэг юм эвлүүлээд оруулах гэж байна. Тэгээд одоо энэ бичлэг болохоор Шанхайд нэг өдөр хонсон бичлэг байгаа. Монголоос гарахад ингээд танангийн юм даад нэг дугуй орлоогүй алга. Нэг дугуй ингээд бүр байхгүй болсон заяа. Тэгээд 3 дугуйтай болсон. За тэгээд Гэхдээ гэрээсээ авч гарч яхад нь дүр байсан гэсэн. Тэгээ орцонд явж байхад нэг энэ хуглаа ицсэн мэн ойлгосон. Тэгээд машин руу гэсэн чинь 3 дугуйтай. Тэгээд хонгосны буудлын дээр очиод Чанмайн боолгоод тэгсэн чинь юу яасан манай мятайхан болохоор манай ачиг шууд Шанхай дээр очиноо гэд Бээжинд явах шаардлагагүй шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Шанхай дээр буугаа очсон чинь манай ачаа ирээгүй Бээжинд үлдсэн заяа бүр хамгийн амар. Тэгээд гарч ирээд нөгөө нэг хүү яах вэ? Тэгэнгүүтээ буудлын руугаа явах гэсэн чинь манай буудлын болохоор буудлынтай ойрхон тэгээд метрогоор 2 цаг явдаг тийм буудал байсан. Тэгээд дараагийн нислэг угаасаа Пудонгоос ирсэн. Тэгээ буцаж бид хоёрын төлөвлөгөө болохоор ерөөдөө тэгж аваад 2 цаг ингээд Пудонгийн юу лээ буудлын руу очиж нүр амаагаачаа буцаж ингээд төв рүүгээ ороод төвөндөө амар гоё юм байна гэж ирсэн чинь буцаж яваад 2 цаг болоод нүр амаагаачаад ингээд буцаж онгоцны буудлын руу очиж чамдаанаа аваад буцаж чамдаанаа аваад онгоцны буудлын дээрээ тавиад буцаж хувцас өмсөд гараад ирсэн чинь 11 цаг болсон юмсан. Тэгэл нөгөө бүх нийтийн амралт гээд гадрууд нь ажиллахгүй гэрэл мэрэл нь хасаагүй нөгөө гоё гудамжных нь тэгэнгүүтээ нөгөө очиж орно гэдсэн нэг INS гэдэг клуб тэр өдөр ажиллаагүй. Ёо ер нь бол тэгэл амар их бүтлгүүдтэй л өдөр байсан. Тэгээ ямар ч гэсэн нэг клуб ороод орсон чинь бүр амар сонин дуутай сонингээ вайфтай тийм газар байсан. Тэгээ уух юм асан чи пимэнд нэрсөө бүр арх байхгүй тий алкогол байхгүй тий нэг тийм сонин юм авч уугаад байсан. Тэгээ явж байгаад за нэг мөс юм авч уугаа гэх нэг юм авч уугаад уусан чинь цекудаас шалаар нэг бидрийг авч явах хэрэгтэй манай гайд юм байгаа шүү дээ. Цекудаас руу тэгээд жолоостойгоо нийлж дөрөв бөжөөс нийлж өргөж бодлоо. Тэр бичлэгтээ оруулаагүй яах юм. Гэхдээ яг балиар танаа хийсэн байгаа шүү тийм бичлэг тэгэхгүй үзчихвэл. Тэгээд ямар ч гэсэн өглөө нэг 5 ав гээд орсон байхгүй юу. Тэгээд за буцаад гараа явъя да гээд нислэг маань 7-оос. Тэгээд за 5:30 за 6 маргагийн гаръя да гээд бодоол байж юмнуудаа бэлдээл тэгэл байжсэн чинь бид хоёр хойлоо 6:30 л 40 чаас ирээд тэгэл таксид удаа очсон чинь гейт маань хаагдсан. Шивлээ гейт чинь нөгөө чекин хийдгийг маань хаагдсан. Тэгээд тэр онгоцноос огцорсон байх юм аа. Тэгээд яг дахиж тэгээ бид хоёр хоорондоо хэрэлттэй да. 12 дараагийнхаа нислэгийг худалдаж аваа. Тэгээд дараагийн нислэг хүртэл юу ч яриаггүй яваад юу ч яриаггүй бичлэг чигээгүй. 50 дор чадал бичлэг хийсэн тий. Тэгээд ер нь тэрнээс өмнө ч гэсэн яг уус анханасаа жоохон юутэй эхэлсэн тий. Бид хоёр Шанхай руу шууд нисдэг Мятын нислэг авсан чинь Мятын нислэг туслагдаад Мят цаанаасаа бид хоёрт Бээжин Шанхай гэдэг нислэгийн юм авч өгсөн байхгүй. Тэгээд нэг яа ихтэй ойлоо уус найргүй л ясан л та. За тэгээд үргэлжлэе тэгээд тэгээ дааж тийм гоё бичлэг хийгээгүй юм биш. Тэр дор бичлэг хийсэн бол бүр амар фаны атлеттай бичлэг байсан тий. За тэгээд үргэлжлэе тэгээд үзээрэй. Bye. Hi everyone. Welcome to Oyangas YouTube channel. Цаг одоо 5:29 болж бид хоёр одоо Бээжин рүү нисгээд онгоцоо хүлээгээ сууж байна. За тэгээд нисхээс өмнө юу болсон бэ гэвэл танангийн чимдааны нэг дугуй алга болсон. Орос ураггүй. Тэгээд танангийн чимдаа одоо 3 дугуйтай явж байгаа. Тэгээд бид хоёр ийм учраас Шанхайд буугаад яралтай чимдээ авах шаардлагатай болсон байгаа. Хэний юу лээ хүмүүсийн ачаа мачаа авах авч мөнгө олох. Тэр мөнгөөр чамдаа маавал тавих юм шиг. Харин тийм хүний ачаа шуналдаж авч байгаа ачаагаа хэтрүүлээд Би шуналтаагаа өөртөө ирсэн тэр өөшөөс асуугаа яг юу өгч явуулах гэдэргээд асуулгүй яг гэдэг хувцас гэсэн чинь яг эренгүй баахан жөрки мөркөө баахан чихээ явуул. авахгүй би ч авахгүй л Хөвччихээ би. үгүй ногоос шүү дээ. Бид хоёр амжиж Шанхай явах хоцсондоо суулаа. Ингэсэн хэвгүй юу? Ингээ техник компани Мят хоёр хоёулаа бид хоёрыг хэлээр гарах шаардлага байхгүй.
ингээд шууд дотроос boarding pass аваад гарчнаа гэсэн баггүй юу. Яг ачаа цааш явах үед явсан. Гэхдээ boarding pass авахын тулд international airport-оос нь гараад хэлээр бүр гарсны дараа domestic руу орж boarding pass авахаар байгаа байхгүй юу. Ер нь бол тэгээд тэрийг авах гэж бөө очир болж хөсөө гартал гүүж байгаад нэг онгоц хөдөлгөөс нэг 20 минут өмнө амжиж ирлээ. Айгу баярлж байна. Тэгээ том онгоц нь тоож байгаадаас айгу баярлж байна. Түрүүний Мята амар жижигэн байсан. Зурагт байгаагүй сандлан жижигэн байсан гэж. Одоо ингээд ядаж дэлгэцтэй сахан тал дээр арай дээр байна. Бэлэн болж Шанхай очиж да. Тэхүү үзчихвэл за юу чам дээр очих гэж нэг ингэж давж штэ. Ер нь Хонконгоор шууд явчих боломжтой байсан шүү. Яасан. Бусдын ч гэсэн тийм. Хонконгоор шууд явчих боломжтой байсан шүү ойлаа. Тийм ээ. Энэ Хонконгоор шууд явах боломжтой байсан чинь тэгээд. Ер нь бол заавал нэг тэхүү дээр очих гэсэн. Шахаа үзмэл хэстэй. Энэ хүн би бол тэхүү нэг тийм чамаас сурж байгаа хооронд хугацаанд очно гэдээ амлсан юм болохоор очиж байгаа шүү. Энэ хүн бол яг юм. Өөрөөгөө л нэг чиг нөгөө чиний хэлдэг чи шавуудах гэж надад дөө шавуун дөө гэдэг чинь шавуун тусан үний шүү. Үнэ. Үнэ л явуулсан. Угаасаа Хонконгоор шимлээд тайван очих нь заавал нэг удаагаар дамжих хэрэгтэй шүү дээ. Тэгээд Хонконг шахаад 2 сонголт аваад тэгээд буцаад шахаад очиод тэгээд нөгөө нэг алдарт хүн болгоны мэддэг клубыг үзье. Ингээ чамтай уулзъя л гэж бодсон. Тэгсэн чинь хараад шахаагийн туслагдаад тэгээд яг навшийн 2 давьсан нислэг бид хоёрт авч өгөөд за нэг иймэрхүү. Часасаа. Үгүй ногоос бол. За бид хоёр Шанхайд ирлээ. Энд бид хоёр анхны гест бол гэ гарч ирнэ. За тэгэхээр өнөөдрийн бид хоёрын аяши хамгийн ихний гест бол сахалтай зэг. дараагийн биш манай эхний ихний сахалтай зэггүй. Бид хоёр лагийн чинь олдохгүй байж байгаад одоо ярьдаа. Орой 7 цаг юм. Орой 7 цаг гэж хүрээд ирнэ. Тэгээд тэр нэг утас руу залгаад хүрээд ирнэ. Яа, тэр үсээ тайлцсан. Ядаж ингэж яа, нэг сахлыг. Метроноос дуучлаа. Цэггүй такси барьсан байна. Дуудсан байна. Тэгээд шахаад буучлаа. Буучлаа шахаад бууцсан байсан л та. Тэгээд амин ядаж чи буудлын руугаа орж, уссанд ороод хүн төрхөнд орчоод босож гарч иж байгаа юм да. I am so exhausted. I just want to sleep. Just 1 hour, please. Өчтөр бид хоёрыг 10 өчтөр ажил дээр хүрсэн байна. Тэгээд 10 өчтөртэй хараад тэгээд юм бэлтгэн чиний бодож авах мартаад. Ашгүй танан гарч нөмөр таараа тэгээд танан орж. Бид хоёрын 50,000 төгрөгийн буудлаа. Тэгээд үнэндээ таарсан л юм дөө. Үнэндээ таарсан байна дөө. Гэтэ яг уу тэгэл хэдхэн л юм дээ. Бид гурав юм захиалдаг чинь амар үсэд. Бид гурав Макдоналдс идэж байна. Хэдтийн Макдоналдс гоё гинэ илүү. Тэгэж хэлсэн дээ. Хазуунаа очоо. Хэдтийн Макдоналдс гоё гэсэн. Тэгээд ер нь одоо бид надад гоё явагдчихж байна. Энд дэр минь гоё байна. Андаа. Бид хоёр лагиж авах гээд ирсэн байна. Дахиад энэ авсны бодол дээр. Airport-оос танангийн чемоданыг эвдэлсэн гэж бодоод ингээд энэ чемоданыг өгч байна.
Таныг чимдээ бүр үнхээр дил бүсгч нарж байна ёо энд юу вэ? Энэ угаасаа бүр дэлхий дээр бүр амар. Бүр арай л амар ч тэгээд ийм чимдээ өглөө. Чимдаанта боллоо ядаж. Одоо бүгнөрөө нээлж Гаргал. яа тийм буруул хийж байна. Ерөөсөө трансфер бол угаасаа пик ап хийх хэрэгтэй. Танай анхны эйрлайн чинь нэлээг байна л. За. Метроны болт нэг хүмүүдэд юм байна. Ойлж. Sephora байна. Харин өдөр шопинг хийж утсан чинь амжилтгүй өгнө ингээд ирсэн бол гоё л ах байцтэй. Надлик өнөөдөр бид хоёр зөндөө юм үзүүлнэ гэж төлөвлөсөн байсан чинь хараад ицсэн ятас болоод үзүүлж чадаагүй одоо ганцхан газар л үзүүлж чадгаар байна. Тэгээд бид ямар хуу газараа явах байснаа тэгээд машинд нэг дотроос харагнэ. Хараа яв. Газрууд ийм газар байсан байна. Эдгээр бүгдээрээ ийм гэрэлтэй байсан байна. Тэгээд тэрийг ирсэн чи ягаад ч юм гэрэл байхгүй. Одоо энэ цаанаага байлгүй. Одоо дэшээ гараад үзье да. Манай өнөөдрийн гест бид хоёртай хамт амар их ядарлаа. Хэлэхүүгээ нөө. Нуруу. Яс нуруу амир. Чи микрофоноо өгч жоо. Хөшөө хүмүүсийн нуруу гэдэг хэцүү байна уу? Өдөр нуруу гэдэг нь. Тэгээд айгүй хүн төлөвлөсөн бүгдээрээ төлөвлөгөөнүүд бүгдээрээ хэллээ. Одоо юу мэдэрч ийнэ гэхээр амар ядарч. Гэтэ зүгээрээ эн чи миний бүхэл бүтэн 3 сарын хөдөлмөр. Хойлоо юу гэж ярьж ирлээ. Every second, every minute минут секунд бүрийн мэдрэх хэрэгтэй гэж ярьсан байгаа. Тэгээд гоё яана. Бид нөгөө нэг газараасаа буугаа явж байна. Тэгээд одоо нэг Яда цекугийн гоцлыг гуйж байна. миний өдрийн тоглог өмссөн. Тэгээд өсгийн нугаас амар хүнд хатуу. Энэ гутал өгнэг гой гутал заяа. Тэгээд анх өмсгөж хөлнч амар ихтэй юм шиг мэдрэмж байгаа. Ахлах туссан нэг юм өсгийн жоох модын юм уу гэдэг нэг юм модын юм дээр ингээд амар хөглөө ингээд нааж яваад өсгий л амар өгдөг юм байна. Ер нь их гутлууд чинь урдлаараа ингээд үлмийн хэсгээрээ өгдөг гэдэг нь шүү дээ. Яг тулгуур хэсгээрээ тийм багт чинь болохоор арай өөр байдаг байхгүй юу? Ваа. Ваа энэ шиг. I
가면 loco tempo 자신 없으면 꺼져 One shot tequila Two shot tequila Three shot tequila Four shot tequila Tequila got me loco One shot tequila Two shot tequila And three shot tequila Ямар их тасартай яа тэгээд энийг үзчихээ бити ингэж их ямараад ойлгож байна уу бити ингэж ямараад сэтгэл хөдлөлөөр сохтоод муу шүү цэрэг бөөлж байна. Бүгд бас мэдээлэлтэй сахаа болчиход энэ ингээд таксины ах ингээд бөөлчтийн мөнгө авах чамаас авах шүү Цэко чи эмилээ. Мөн блог үзээлээ гэж.